Таны сонсох суваг өгүүлж байна. Хувааж авсан. Алберт Морсер ээжтэй болон өөртөө зориулж авсан Сен-Жермен-де-Прé гудамж дахь байшингийн тусдаа сууц болж болохоор хоёр давхрыг нь үл таних нэгэн хүн хөлсөн авчий. Энэ бол эрэгтэй хүн байсан бөгөөд хаалгачин түүнийг орж гарахад царайг нь нэгч удаа харж чадаагүй ажээ. Өвлийн цагт бол театрын үүдэн дээр эцтэй хүлээн зогсож байдаг баян айлын хөдөж нарын шиг улаан хүзүүний оролтоор эрүүгээ ороож нуудаг бөгөөд 100 цагт бол хаалгачийн хажуугаар өнгөрөх яг тэр үедээ альчуураар нүрээ таглаж нусааны. Харин энэ хүний араас хэн ч ажиглан харахгүй нэ. Ердийн заншлаас ангид байсныг хэлэх хэрэгтэй. Энэ нууц байдлын дор томоохон холбоо харилцаа бүхий үлэмж өндөр тушаалын хүн нуугдаж байгаа юм гэдэг цууяраа түүний нууцыг хүндэтгүүлнэ. Тэр хүн нэг л тогтсон цагт ирэх бөгөөд хаяа нэг баг зэрэг эрт буюу орой ирнэ. Өвөл зууны айланд нь ч гэсэн баргал цаг үргэлж шахам 4 цагийн үед байрандаа ирэх боловч эндээ хонох нь хизээч үгүй. Өвлийн цагт байр харгалзаж байгаа уг дуу зөөнтэй зарц хүүхэн 3 цаг хагасын үед задгай зууханд галт түлнэ. Харин зууны цагт мөн л зарц хүүхэн 3 цаг хагаст мөхөөлдөс авчирч тавина. Бидний дээр үгүйснээр 4 цагт өнөө нууц хүн ирнэ. Түүнээс ховийн хон суйх тэрэг байшингийн дэргэд хурж ирэхэд хар хөх хувцастай шигүү гэвлүүр нүүрлүгэ унжуулсан хүүхэн гарч хаалгачийн дэрэгдүр сүүдэр мэд хөнгөн алхалж үл дуулдах алхаагаар алхаж өгснөө. Эмэгтэйг хаашаа орох нь вэ гэж асуух нь нэг ч удаа тохиолдсонгүй. Ингэж эмэгтэйн царай нөгөө үл танигдах эрэгтэйн адил хоёр хаалгачийн алинд нь ч харагдсангүй. Энэ хоёр хаалгач бол нийслэлийн хаалгач нарын асар том гэр бүл дотор ийм даруй зан гаргаж чадах хоёрхан хүнч байсан байж магадгүй. Тэр авха 2 дугаар давхраас дээш гардаггүй мэдж хэрэг. Тэр хүүхэн тогорсон ёсоор хаалга тогшоход үүд нээгдэд дараа нь чанга хаагдана. Тэгээд л гүйцгэн тэр. Гэрээс гарахдаа орсны адил янзаар гарна. Үл танигдах хүүхэн нөгөө л орж ирсэн шигээ нүрээ гэвлүүрээр бүтээж төрүүлэн гарч ирэх бөгөөд суйх тэрэгэн суухад тэрэг түүнийг авч заримдаа гудамжны нэг үзүүрлүү, заримдаа нөгөө үзүүрлүү алга болно. 20% дараа нөгөө эрэгтэй хүн хүзүүний оролт альчуураар нүрээ таглан гарч ирээд бас л алга болж өгнө. Монте-Кристо гүн Данглер дээр очсон ба Валентинаг оршуулсны маргааш өдөр нь өнөө үл таних хүн урдын адил 4 цагт биш харин өглөөний 10 цагийн үед хурч ирвэ. Тэгтэл хөлсний тэрэг урдын адил удсан ч үгүй үүдэнд хүрэлцэн ирж гэвлүүрээр нүрээ бүтээсэн авхаа шатаар маш түргэн өгсөв. Хаалга онгойлгоод дахин хаагдва. Харин хаалга бүрэн хаагдаж гүйцгээс өмнө авхаа. Люсэн найз минь гэж хашгирав. Ийм янзаар хаалгач өөрийн ирэхгүй энэ дууг сонсож өнөө хүнийг Люсэн гэдэг юм байна гэж анх удаага мэдэж авчий. Гэвч нь үлгэр жишээ хаалгач байсан учраас үүнийг их нэрт ээж хэлэхгүй гэж өөртөө ам тангараг өгчээ. Юу болов хайрт минь? Бушуухан хэлээч гэж нүүрлүүгээ гэвлүүр унжуулсан авхайн сандран твдэж байгааг ажигласан хүн асуув. Би танд найдаж болох уу? Мэдээж хэрэг. Та өөрөө мэднэ шүү дээ. Тэгэд юу болов? Таны ирүүлсэн зурвсыг үзээд бүр гайхаж орхилоо. Маш их яарч жигтгэн биш битсэн байна билээ. Намайг тайвшруулаач. Эсвэл бүр айлгаж орхиоч. Ийм явдал боллоо гэж хэлээд авхаа Люснийг шалгасан мэт ширтэн харснаа. Данглер өрчн яваад өглөө гэв. Явчихлаа гинэ. Данглер явчихлаа гинэ. Хаашаа тэрв? Мэдэхгүй. Яалаа гэж. Мэдэхгүй гинэ. Тэгэд бүр явчихаа юу? Тэгсэн бололтой. 10 цагт өөрийнхөө тэргээр Шарантоны харуулууд явжээ. Тэнд хөлсний сүйх тэрэг хүлээж байж. Тэгэд өөрийнхөө зарцтай хоёул сүйх тэрэгэнд сууж Фонтенбло орно гэж хөдчид хэлсэн байна. Тэгэд яана гэж харин та байснараа найз минь. Тэр надад захидал өргсөн байна. Захидал тийм ээ уншаач. Хадагтаа ингэж хэлээд задлсан захидал дээбрээд өгвөө. Дээбрээ уншиж эхлэхээс өмнө энэ захидалд юу гэж бичсэн болохыг тааварлан мэдэх, чухамдаа юу ч гэж бичсэн байлаа гэсэн шийдвэрээ урьдчилан гаргах гэж баг зэрэг бодлоо. Тэгэд шийдвэрлсэн бололтой хэдэн хормын дараа уншиж эхлэв. Хадагтай Данглерыг сандралд оруулсан захидалд өгүүлсэн нь. Миний үнэн чхан эрхэмсэг хадагтай гэж уншаад дээбрээ өөрийн ирэхгүй зогсож хадагтай өөд харахад цаадахын царай ов улаан болж унш
Дээбрээ цааш уншсан. Та энэ захидлыг хүлээн авахад танд эр нөхөр байхгүй болсон байх болно. Сэтгэлээ бүү их зовоогоорой. Та охин үе болсныхаа адил нөхөргүй болов. Өөрөөр хэлбэл би Францаас гарч явдаг 30-40 замын нэгэн дээр явж байх болно. Та надаас тайлбар хүлээж байгаа байлгүй. Та үнийг ойлгож чадах бүрэн чадвартай эмэгтэй болохоор данд учраа тайлбарлая. Та сонсож бай. Өнөөдөр надаас 5 саяыг төлөхийг нэхэхэд би биелүүлв. Яг дараах нь мөн энэ хэмжээний мөнгө нэхэж ирэв. Би үнийг маргааш төлөхөөр хойшлуулв. Тийм учраас надад дэндүү эвгүй санагдах маргааш өдрөөс зайлсхийхийн тулд би өнөөдөр явлаа. Өнөд сайхан ихнэр хадагтай та үнийг ойлгож байгаа тийм ээ. Та миний ажил хэргийг надаас дооргүй мэддэг учраас би тэгж та үнийг ойлгож байгаа гэж бичиж байна. Тэрч байтугай та үнийг надаас ч илүү мэднэ. Саяхан болтол овоо их байсан миний хөрөнгөний тал хувь нь хаашаа орчихсныг тайлбарлах хэрэг гарлаа гэхэд намайг чадахгүй байхад та л үнийг маш сайн гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Алддаггүй мэддэг сонорч чадвар хүүхнүүдэд байдаг бөгөөд тэдэнд өөрсдийнх нь бүтээсэн тоо бодлого байдаг болохоор ямар ч гайхамшигыг танд тайлбарлан өгч чадна. Харин би бол зөвхөн өөрийн тоонуудыг мэддэг байсан бөгөөд тоо маа намайг хуурч эхлэхээр би гэдэг хүн юу ч ойлгохоо болчихв. Миний эрс түргэн уналтыг гайхах явдал хадагтай танд дохиолдож байв уу? Миний алт мөнгө хаврын цас адил хурдан хайлахыг хараад гайхаж байна уу? Үннээ хэлэхэд намайг дайрсан аянга цахилгаанд би бүр сөхөрчгүй эцэл. Харин таныг үнсэн доороос нь баг зэрэг алт болсон байх гэж найдаа. Сэтгэлийг тайвшруулах ийм найдвартайгаар би холдон явлаа. Ухаан технэр хадагтай минь таныг орхиж явахдаа дотоод сэтгэл минь чүүхэн жимзэглэхгүй байна. Танд найз нөхөд дээр өгүүлсэн үнс үлдсэн бөгөөд би танд буцааж өгөх гэж ингэтлээ яарч байгаа жаргалтай сайхан амьдрал эрх чөлөөгөө бүрэн төгс болгож авна биз. Гэвч хадагтай минь энд хэдэн үг илэн далангуй хэлхэн зүйтэй байна. Таныг манай гэрийн ашиг тусын тулд манай охины эрх ашигын тул ажиллаж байна гэж найдаж итгэж байхдаа гүн ухаантны ёсоор нүдэ анж байна. Гэтэл та энэ айлыг бүрэн хоосруулж орхих орчин би бусдын сайн сайхан амьдралын суур дэвсгэр болж үйлчлэхийг хүссэнгүй. Би таныг баян чинэлэг авсан боловч багахан хүндэтгдэг байсан. Элен далангуй ярьж байгааг мань уучлаарай. Зөвхөн та бид хоёрын тухайд ярьж байгаа гэж санах учраа гойж чимхийг хэрэггүй гэж үзэж байна. Би хоёулынхаа баялагийг нэмэгдүүлж байсан бөгөөд тэр маань 15 гаруй жилийн дотор өсөн нэмэгдэж байна. Гэтэл надад өөрт минь ч үзэгдэж ойлгогдохгүй хоосрол тохиолдож түүнийг минь устгаж орхилоо. Тэгэхэд миний буруугаар биш гэдгийг би зоригтой хэлж чадна. Харин хадагтай та өөрийн хөрөнгийг л нэмэгдүүлэх гэж хичээсэн бөгөөд үүндээ амжилт олж чадсан гэдэгт би итгэж байна. Ингээд би таныг ямраар авсан тэр хэвээр ч нь үлдээж орхив. Та баян боловч баг хүндэтгэгдэж байсан билээ. Өөрд баяртай. Би ч бас өнөөдрөөс эхлээд гагцхүү өөрийн төлөө санаа тавьж явах болно. Үлгэр дуурайд үзүүлсэн явдалт чинь би их баяртай байна. Түүнийг чинь дагаж явах болно. Таны үнэнч нөхөр Түшээгүн Данглер. Энэ урт яршигтай уншлагын үед Дебрегийн царайг хадагтай их л анхааралтай ажиглан харж байв. Хэдийгээр бие барьж байсан боловч царай нь 2 удаа өөрчлөгдөхийг ажиглажээ. Тэгээд загтлаа уншиж дуусаад айжмахнаар эвхэж дахин бодлогошров. За юу гэж бодож байна? Гэж хадагтай харваас түгшсэн байдлаар асуув. Юу гинэ? Хадагтай. Та энэ тухай юу гэж бодож байна? Данглер сэжиг авсан байх гэж бодож байна хадагтай минь. Тийм ээ, мэдээч хэрэг. Харин таны надад хэлэх зүйл чинь ердөө л энэ үү? Би таны хэлж байгааг ойлгохгүй байна гэж Дебре маш хүйтэн байдлаар хэлв. Данглер явчихсан. Бүр явчихсан. Эргэж ирэхгүй тулд бүр явчихсан. Хадагтай та үнд битгий итгэ гэж Дебре хэлв. За үгүй дээ. Одоо эргэж ирэхгүй. Би түүнийг сайн мэднэ. Эрх ашгийг нь хүндсэн үед юунд ч бууж өгөхгүй хүн байгаа юм. Хэрэг ашигтай гэж үзсэн бол намайг аваад явах байсан юм. Гэтэл намайг Парист үлдээж чинь. Тэгэхээр салж хагцах явдал түүний төлөвлөгөөнд орсон юм байлгүй. Тийм болохоор энэ явдал эргэж буцалтгүй болсон. Би үрд чөлөөтэй боллоо гэж хадагтай Данглер царайчилж гуйсан дуугаар хэлв. Гэвч Дебре юу ч хариулсангүй. Харин хадагтайг харж сэтгэлдээ түгшсэн байдалтай хിവэр нь үлдээл. Одоо яа гэхв? Та үг дуугарахгүй байх шив гэж хадагтай хэлв. Би танаас ганц юм асууя. Та яах бодолтой байна?
Энэ тухай танаас суухыг би өөрөө хүссэн юм гэж хадагтай Данглер хэлэхэд зүрх нь хүчтэй цохиж байгаа. Тэгвэл та надаас зөвлөгөө хүсэж байна уу? Тийм ээ. Зөвлөгөө өгөхийг хүсэж байна гэж хадагтай дорой дуугаар хэлв. Тэгвэл ийм байна. Би таныг жуулчлан явахыг зөвлөж байна. Жуулчлахыг гэж хадагтай Данглер аман дотроо шивнэв. Мэдэж хэрэг. Данглерыг хийснээр та баян эрх чөлөөтэй хүн шүү дээ. Мадемуазель Ижиний хурим бүтээгүй мөн Данглер алга болчихсон ийм хоёр бодлооны дараа Парисаас зайлж явах хэрэгтэй. Зөвхөн хүмүүс таныг хаягдж хоцорсон ядуу хүүхэн гэж үзэх нь чухал. Дампуурсан хүний ихнэр баян чинэлэг өргөн дэлгэр амьдралтай байхыг хизээж уучлдаггүй. Хаягдж хоцорсон хүүхэн гэж итгүүлэхийн тулд Парист бас 2-7 хоног байж дайралтсан хүн бүрдээ Данглер намайг хайчхаад яваад өгсөн гэж яриад байвал найз хүүхнүүд чинь үүнийг цааш нь тарах болно. Дараа нь та гэрээсээ зайлан явж очир эрдэнэсээ орхиж өөртөө ногдох эд хөрөнгнөөсөө татгалзсан бол таны харамгүй сэтгэлийг өндөрт гаргаж таныг магтан сайн шах болно. Англи таныг хаягдж хоцорсон хөрөнгө хогшилгүй хүн гэж бүх хүн мэдэх болно. Харин ганцхан би л таны санхүүгийн байдлыг мэдэх учраас үнэн ч хамт зүтгэгчийн хувьд тайлан гаргах нээж бэлхэн байна. Хадагтай Данглер энэ аимшигт яриаг сонсоод царайн цонхийгоод дээбрээ маш тайван гайхарамжгүй байдалтай байлаа. Хаягдж хоцорсон гинэ. Таны хэлдэг зөв. Би хаягдж хоцорсон хүн. Намайг ганцаардсан хүн болсонд эргэлзэх хүн байхгүй. Энэ бол тэрхүү тачаад нь дурлаж байсан бардам зантай хүүхний дээбрэд хэлж чадах ганц үг нь ажээ. Дээбрээ бичиг цаас төрөвчнээсээ гаргаж ширээн дээр дэлгэн тавиад. Гэхдээ та бол баян. Тэрч байдгаа дэндүү баян хүн гэж хэлв. Хадагтай Данглер цогцолсон зүрхээ намдаж нүдэндээ гүйлгэлсэн нулимсыг зогсоохыг гэж дуугүй харцвал. Гэвчидсийн эцэст нэрэ бодох сэтгэл нь дийлж зүрхнийхээ цогцолтыг намдаж чадаагүй ч гэсэн нэгч тусал нулимс гаргасангүй. Хадагтай минь. Та бид хоёр жил хагасын өмнөөс хоршоо нөхөд болсон билээ. Та 100,000 франк оруулсан. Энэ бол энэ жилийн 4-р сард болсон шүү дээ. Бидний гүйлгээний ажил 5-р сард эхэлсэн. Бид 5-р сард 450,000-ыг борлуулж чадсан. 6-р сард орлогын хэмжээ 900,000-ад хүрсэн. Би 7-р сард үүн дээрээ сая 700,000-ыг нэмсэн. Энэ бол Испани тэмдэгт цаасны сар байсныг та санаж байгаа биз? Бид 8-р сард сарын ихээр 300,000 франк алдсан. Гэвч 15-ын үеэр алдснаа буцааж олж чадсан бөгөөд сарын сүүлчээр даага нэхэж чадсан. 5 сараас өчигдөр өдрийг хүртэл манай ажиллагааны дүнг бий бодож гаргалаа. Бидэнд одоо 2,400,000 франк буюу хүн бүрд сая 200,000 франк бэлэн мөнгөөр байна гэж дээбрээ яриад Биржийн худалдаачны тайван байдлаар тэмдэглэлийнхээ дэвтрийг эргүүлэн байж. Түүнээс гадна бид миний гар дээр үлдсэн хөрөнгөнд 80,000 франкийн нарийн хүүтэй байна гэж хэлэхэд хадагтай түүний үгийг тасалж. Хаанаас энэ хүү гараад ирэв? Та энэ мөнгийг хизээч гүйлгэнд оруулж байгаагүй шүү гэж хэлв. Хадагтай минь уучлаарай гэж дээбрээ хүйтнэр хэлээд энэ мөнгийг гүйлгэнд оруулах онц эрхийг би танаас авсан байсан тул үүнийг ашигласан юм. Тэгэхээр л таны хувьд 40,000 франкийн хүү бас анхны татварт өгсөн 100,000 франк. Өөрөөр хэлбэл сая 340,000 франк ноогдож байна. Тэгхийн хамт хадагтай минь би дөнгөж уржигдархан таны хувийг мөнгө болгочихсон билээ. Би танд гэнэт тайлан гаргах болно гэж мэдсэн юм шиг байгаа биз. Таны мөнгө энэ байна. Хагасан зээлхийн тасалбараар хагасан чекээр байна. Энэ мөнгө яг энд байгаамаа. Миний гэр надад найдвар багтай санагдсанаа арч барахгүй Нотратын хүмүүсийг дуугүй байж чадахгүй гэж би үзсэн юм. Үйл хөдлөх хөрөнгө гэдэг Нотратаас ч илүү их мэдэгдүүлчихдэг юм да. Эцэст нь танд нөхрийн чинь хамт ногдох хөрөнгнөөс өөр хөрөнгө эзэмших хэрэг байхгүй. Тийм учраас би таны ганц баялаг болох энэ мөнгийг энэхүү шүүгэнд нууцлан хийсэн хайрцагт хадгалж байсан юм. Их найдвартай байлгахын тулд үүнийг би өөрийн гараар хийсэн юм гэв. Тэгхэр хадагтай минь гэж дээбрээ үргэлжлүүлэн хэлээд шүүгээ дараа нь нууц хайрцгийг онгойлгож 800,000 франкийн банкны тасалбар энэ байна. Эднийг зузаан цомог шиг үзснийг харж байгаа биз. Би үүн дээр 25,000 франкийн түрээсийн тасалбар нийлүүлнэ. Ингээд 110 шахан мянган франк үлдэж байна. Миний банкны эзэнд үзүүлж мөнгө авах чек энд байна. Харин банкны эзэн маань Данглер шиг хүн биш болохоор санаа зовхгүй байж болно. Зохих ёсоор мөнгө их чинь өгөх болно гэв.
Хадагтай данглар мөнгөний чек, түрээсийн тасалбар, багцтай зээлгийн тасалбаруудыг хар аянда авлаа. Ширээн дээр дэлгэн тавьсан энэ их баялаг бөөн цаас шиг санагдана. Нулимс гараагүй хуурай нүдтэй хадагтай данглар мэгшгэ болоод цомгийг барьж явсан цүнхэндээ түрээсийн тасалбар чек хоёрыг төрөвчөндөө хийж орхиод ийм баян болсныг нь тайлгаруулах эвэрхүү зөөлөн үг хэлхийг хүлээж цонхор царай гарган анир чимээгүй байгаа. Гэвч хүүхэн дэмий гордчихээ. Одоо хадагтай та маш сайхан хангагдлаа. Та одоо жилд 60,000 ливрийн орлоготой боллоо. Энэ бол одоо үгүй дээл жилээс доошгүй хугацаанд ил задгаа амьдарч болохгүй хүүхэн асар их хөрөнгө дөө. Та одоо сансандаа орсноор ямар ч зүйлээр шалиглан зугаацж болно. Хэрв энэ хөрөнгө таны авч чадалгүй хагцсан тэр хөрөнгөтэй зэрэг зөөлөхөд хангалтгүй юм шиг санагдвал миний хувьд ногдоход хандж болно шүү хадагтай минь. Харин тэгэхдээ би харилцан өгч авах журмаар танд өөртөө байгаа хөрөнгө болох сая 60,000 франка өгөхөд бэлхэн байна гэж Дебре хэлв. Эрхэмсэг танд баярлалаа. Надад ногдсон хувь бол удаан хугацаагаар олонний дунд гарахгүй гэж бодож байгаа золгүй хүүхэнд хэрэгтэй хэмжээнээс хэтэрхий их болохыг та өөрөө ойлгож байгаа шүү дээ гэж хадагтай хэлв. Дебре гайхсан боловч бие барьж таны тааллаар болог гэсэн маягаар догсныг нь ээлдэг зөөлөн илэрхийлэл гэж тайлбарлаж болохоор байв. Хадагтай данглар бас л ямар нэг юм гордон хүлээж байсан байж болох юм аа. Гэвч энэ хайхарамжгүй дохио Дебрегийн зайлс хийсэн харц дүүнчлэн гүнэмхийн ёсолсон болон эхэд учиртайгаар дуугүй байхыг хараад толгойгоо дээш болгож хаалга онгойлгоод хорсож твдсэн шинжгүй шууд гарч явах бололцоо олгосон хүн өд толгойж догсонгүй шатруугүй. Дэми хэрэг гэж Дебре хүүхнийг гарч явсны дараа хэлээд энэ бүхэн бол хоосон яриа. Энэ хүүхэн гэртээ үлдэж биирж дээр тоглож чадахгүй учраас роман уншиж хүн хөлсөн тоглож байх болно гэв. Тэгээд тэмдэглэлийнхээ дэвтрийг дахин авч төлсөн мөнгөнийхөө хэмжээг хичээнгүйлэн зурваа. Надад сая 60,000 франк үлдэж байна. Вильфрийн охин Валентина өгчихсөн харамсалтай. Тэр бүсгүй надад бүх талаараа тохирох хүн байсан юм гэж хэлв. Тэгээд заншсан ёсоор хадагтай дангларын явсны дараа 20% дараа гарахаар шийдэв. Дебрийн 20% хугацаанд цагаа урдаа гаргаж тавьчихад тооцоогоо бодож эхэлвэ. Дебригийн тооцоо хийж байгаа Сен-Жермен-де-Прэ гудамжны ядуухан байшингийн Дебрийг доторхыг нь харах гэж байшингийн Дебрийг сөхдөг Асмодей шиг сөхөж харвал тун сонин юмыг олж харах байв. Дебре хадагтай данглартай 2 сая хагасыг хувааж авч байсан тасалгааны дээд талд бас өөр нэг тасалгаа байсан бөгөөд тэнд суугчдыг бид таних ба анхаарал татах хүмүүс байваа. Энэ тасалгаанд Мерседес Албар 2 байж. Сүүлийн өдрүүдэд Мерседесийн байдал эрс өөрчлөгдөв. Баян чинэлийг явсан үед бардам ихэнцэг сайхан байсан авгаа ердийн даруй төлөв болсондоо биш. Харин Мерседесийн нүднийх нь гал буурч уруулан дахин инээмсэглэхэ болж нэгэн цагт төчнөөн ухаалаг байсан оюун ухааныг нь ямар нэгэн зовиортой санаа бодол эзэмдэн авч гялалзаж явсан үеийнх нь яриа хөөрөө үгүй болсноос өөрчлөгдсөн ажээ. Ядуу зүдүү байдал Мерседесийн оюун ухааныг мохоосонгүй. Энэ ядуу зүдүү байдал түүнд дарамт болсноос энэ эмэгтэй мохоо хулчгаар болсонгүй. Мерседес ижил дасал болсон орчин тойрно орхиж өөрийн шилж авсан харь хөндий орчинд орж хурц гэрэлтэй тасалгаанаас гарч харанхуйн дунд гэнэт орсон юм шиг болов. Энэмэгтэй орд харчаас гарч арчаагүй юм уу оронд нүүж ирээд зөөлөн дулаан ор дэрийг нь орлсон муу дэвсгэрээ хараад өөрөө ч өөрийгөө таниха болж шавар домбоо өөрөө ширээн дээр авчирч тавих ёстой болсон хатан хаан мэт байв. Гоо үзэсгэлэнт каталан бүсгүй. Өөрөөр хэлбэл сайн санаад хадагтай бардамсыг хүн харц. Үзэсгэлэн төгөлдөр инээмсэглэл үгүй болжээ. Яагад гэвэл эргэн тойрондоо уйдхар хүргэм нямба нарийн эзэд хертхийг нь бодож бор цаасаар цаасалсан хан дэвсгэргүй нүцгэн чулуун шал бүдүүн хийцтэй ядуу дороогоор нүдэнд чимэггүй модон хэрэглэл ерөн л өнгө холсон зогсон үзэмж сайхныг харж тассан хүний харцыг гутаамар юмсыг харж суух болсноос тийм болжээ. Морсер хадагтай гэрээ орхиж гарснаас хойш энд суух болжээ. Энэхүү мөнхийн анир чимээгүй байдлаас болж гүн хавцлын ирмэгт тулж ирсэн аяны хүн мэт
толгой нь эргэсэн байна. Албар түүний санаа бодлыг таах гэсэн юм шиг сэмхэн харж гагцгүй уруулаараа инээмсэглэж сурчээ. Нүдний зөөлөн туяагаараа гээгүүлэг дээгүй энхүү хөшиж оргисон мэд инээмсэглэл нь амьдруулагч илчгүй гэрлийн цацралтай адил байв. Албарч бас уйтгарлаж ичиж зовсон байдалтай байваа. Түүнийг шинэ байдалтай дасгад баян чинэлэг явсан цагийнх нь үлдэгдэл саад болж байв. Тэрбээр бэли хийлгүй гэрээсээ гарыг ихтэн гар нь дэндүү цагаан байв. Явган явах гэхэд шаахан дэндүү тодхон гялалцсан. Гэвч эхүрийн хайраар салшгүй холбогдсон энэ сайн сэтгэлд ухаалаг хоёр хүн бэбиийн санаа бодлыг уг дуугүй ойлгох бөгөөд амьдралын материаллаг үндсийн тухай яриа болоход ойр дотных нь найз нөхдийн хооронд зайлшгүй гардаг дохио санамж уг цухилгах явдалгүйгээр ойлгогддог байваа. Ёрн хэлэхэд Албар ээжигээ айлгахгүйгээр ээж манад одоо мөнгө байхгүй гэж хэлж чаддаг байв. Жинхэнэ гоёлончлал гихчийг Мерседес хизээж үзээгүй байсан юм. Тэр залуу байхдаа өөрийгөө ядуу зүдүү гэж байнга нэрлэдэг байжээ. Гэвч энэ хоёр бол адил зүйл биш аж. Хэрэгцээ гоёлончлал гэдэг хоорондоо эрс хол ойлголт юм. Каталанд байхад Мерседест тун олон юм хэрэгтэй байсан боловч түүнд их олон зүйл байсан юм. Тор бүтэн байвал загас баригдана. Загас баригдаж байвал тороос хэлбэх утас байдаг байсан ажээ. Ойр дотны хүн байхгүйж байлаа гэсэн ахуй амьдралын өчүүхэн зүйлүүдийг үл хайхрагч хайр сэтгэл байсан бөгөөд зөвхөн өөрийн тухай бодож өөрийн төлөө хариуцаж байв. Мерседес өөрт байсан тэдгээр өчүүхэн зүйлийг босодтой харамгүй өгөөмөр хуваалцаж байсан бол харин одоо түүнд байх юм үгүй болж зөвхөн хоёр биеийнхээ тухай бодоход хүрчээ. Өвөл болох төхөж байваа. Хадагтай Морсерийн гэрийг олон хоолойтой пишин үүднийх нь өрөөнөөс засал чимгийг нь өрөөг нь хүртэл халаадаг байсан бол одоо энэ хүү тохихгүй бөгөөд хүйтэн болж ихэлсэн тасалгаанд гал түлэх түлшгүй ажээ. Хадагтай өрөө нь алтаар үнэлэгдэх ховор сайхан цэцгийн дунд байсан болоо. Одоо түнд өчүүхэн жижиг цэцэгч байсангүй. Гэвч түнд хүүн байл. Цааргалахын урамшил хэтэрхийх болохоор тэднийг амьдралын ердийн байдлаас дээр тавьсаар байв. Урамшил гэдэг бараг он горох гэсэн үг юм. Он горох гэдэг нь оюун сэтгэхүйг юм бүгдийг дээр аваачна. Гэвч анхны сэтгэл хөдлөлтийн он буурч санагалзан бодохын орноос бодит ертөнцид алгуурхнаар буухад хүрвэ. Тойлын хүслэнгийн тухай ярьж хаад дараа нь 800 ердийн зүйлсийн тухай ярих цаг болжээ. Хадагтай данглар шатаар бууж явсан яг тэр үед Албар ихтэй ээж хөрөнгөө тоолж үзье. Би ажиллах төлөвлөгөө хийхин тулд дөнгөн мэдэх хэрэгтэй байна гэв. Дүн нь тэг гэж Мерседес гашуунаар инээмсэглэн хэлэхэд Албар үгүй ээж. Дүн нь 3000 франк байх ёстой. Энэ 3000 франкаар маш сайхан догчих санаатай байна гэж хэлв. Хөөмн гэж Мерседес санаалтал. Хайрт ээж минь би мөнгөний үнцнийг мэдэхгүйц. Хангалтайгаар мөнгийг үрсэн харамсалтай. 3000 франк гэдэг чинь асар их мөнгө. Тэгэхээр энэ мөнгөөр мөнхийн сайн сайхан байдлын шидэт барилгыг барьж босгоно гэж Албар хэлэхэд хөөмн чи тоглоом хийж гинөө. Бид тэр мөнгийг хүлээж авах юм гэж юу? Гэж Мерседес асуугаад сайрануулав. Үүнийг шийдчихсэн шиг надад санагдчихэв. Энэ мөнгө Марсель хотын Милений модод гудамждах бяцхан байшингийн цэцэрлэг дотор болсон байгааг та мэдэх учраас тэгээд ч бүр бидэнд мөнгө байхгүй байгаа болохоор бид түүнийг хүлээн авна. Та бид хоёр 200 франкаар нь Марсельд очино гэж Албар шийдмэг хэл. 200 франкаар Албар чи юу ярина вэ? Гэж Мерседес хэлэхэд Албар тийм ээ шуудангийн хороо хөлөг онгоцны газруудаас асууж тооцоо хийсэн юм. Та шалон хүртэл шуудангийн сүйтэргэнд суудал захаарай. Ээж та хатан хаан шиг жуулчлах нь байна шүү дээ гэж хэлээд үзэг авч бичсэн. Сүйтэрэг 35 франк. Шалоноос Лион хүртэл хөлөг онгоцонд 6. Лионоос Авеньен хүртэл хөлөг онгоцонд 16. Авеньюноос Марсель хүртэл 7. Завын зардалд 50. Бүгд дүн 114 франк. За яах вэ? 120 болог гэд Албар нэмсэглэж. Ээж
Би хөгөөмөр байгаа биз тийм ээ гэв. Хөөрхий хүмүн чи өөрөө яах юм бэ? Би юу? Би өөртөө 80 франк үлдээж байгааг та харж байгаа биз дээ. Залуу хүнд их тавлаг байдал хэрэггүй байдаг юм. Тэгээд ч би туршлагатай жуулчин хүн. Өөрийнхөө свитергэнд зарцтай гарав. Ээж минь бүхэл арга хэрэгслэр явна. За тийм баг. Харин 200 франк хаанаас олох вэ? Гэж Мерседес асуув. Энэ бай. Бас дахиад 200 байна. Би цагаа 100 франкаар бас цагныхаа гинжин унжлагыг 300-аар худалдачихсан. Та бодооч. Унжлагын цагнаасаа 2 дахин үнд хүрчихлээ. Илүү дутуу хэрэгтэй хэрэггүй чимэг ямагт илүү үнэт хүрдэг нь хуучин ёс хойнд. Одоо бид хоёр баян боллоо. Танд замд хэрэглэх 114 франкийн оронд 250 франк байна. Энд ч бас төлөх хэрэгтэй шүү дээ. 13 франк. Би үнийг өөрийнхөө 150-аас төлчих нөө. Надад замд явхад зөвхөн 80 франк хэрэгтэй учраас би зүгээр л элбэг умбах болно. Үүгээрч бас дуусахгүй шүү. Ээж та үнийг юу гэх вэ? Тэгээд Албар эртнээс хойш саваагүйтэн хадгалж явсан ч юм уу? Эсвэл ирснээ мэдэгдэж бяцхан хаалга сэм цогтөг байсан гэвэл үүртээ үл таних бүсгүйчүүдийн аль нэгний тухай зөөлөн дурдтгалж байж болох алтан товчтой тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирвэ. Тэгээд Албар тэмдэглэлийнхээ дэвтэр дотроос 1000 франкийн тэмдэгт цаас суулж гаргав. Энэ чинь юу юм бэ? Гэж Мерседес асуув. 1000 франк. Ёстой мөнгө шүү ээжээ. Чи үнийг хаанаас олов? Ээжээ. Миний хэлхийг сонс. Харин бүү сэтгэл зовоорой. Тэгээд Албар ээжтэй төгөж очоод 2 газар дээр нүнсээд дараа нь хоошоо болж ажиглан харав. Ээжээ. Та өөрийгөө ямар гоо сайхан болохыг ч мэдэхгүй гэж төрсөн үрийн гүн хайрын сэтгэлээр хэлээд та бол энэ дэлхий дээр хамгийн гоо үзэсгэлэн хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй гэв. Тэгэхэд Мерседес сормоос дээрээ бүнжигнэж байгаа нулимсыг тогтоох гэж дэмий оролдон. Хайрт хүмүн гэж хэл. Нэр шүү. Миний хайр хүндэтгэл болж хувирахад танд гагцгүй золгүй явдал тохиолдол дутуу байжээ. Надад хүү байгаа цагт би золгүй хүн биш. Тэр маань надтай хамт байхад би золгүй хүн болохгүй гэж Мерседес хэлэхэд тийм ээ. Харин түүндэл хамаг учир оршиж байгаа юм. Бид юу гэж шийдвэрлэснийг та санаж гин үү? Гэж Албар асуул. Бид ямар нэг юм шийдсэн гэж үү? Гэж Мерседес асуухад Албар. Тийм ээ. Та Марселд сууршиж би Африк руу явж зүүж явхасаа татгалцсан нэрнийхээ оронд хүлээж авсан нэрээ хамгаалах гэж шийдсэн шүү дээ. Гэж хэлэхэд Мерседес санаалтал. Би өчигдрөөс эхлэн морин цэрэгт бүртгэгдсэн гэж хэлэхдээ энэ доромжлолт нь хичнээн их гавья байгааг өөрөө ч мэдэлгүй ичин гүйрэн доош гарч. Миний бие надтай хамаарагдах учраас би түүнийг худалдаж болно гэж шийдсэн юм. Би өчигдрөөс эхлээд өөр хүн орлох боллоо. Би өөрийгөө худалдчихлаа. Харин тэгэхдээ өөрийнхөө үнээс илүү үнэтэй 2000 франкаар худалдчихсан гэж нэмсгэлхийг оролдон хэлв. Энэ 1000 гэж Мерседес цочин асуул. Энэ бол хагас мөнгө нь байгаа юм а. Үлдснийг нь би 1 жилийн дараа авна. Мерседес ямар ч үгээр дүрслэхийн аргагүй царайгаар тэнгэр өөд харахад 2 газар дээгүүр нь хос нулимс алгуурхан бүнжигнэн урсав. Тэгэд цусных нь үн гэж шивнэн дуугарл. Тийм ээ. Хэрв намайг албал гэж Албар инээж хэлээд ээж минь би өөрийгөө галт зуурсан мэт хамгаална гэж танд итгүүлэн хэлье. Би амьд явахыг одоо шиг хизээж хүсэж байгаагүй гэхэд Мерседес тэнгэр минь гэж санаа алдав. Ер нь та намайг яагаад алагдчих байх гэж бодож байгаа юм бэ? Өмнөдийн нээгэгддэг Ламорсер алагдсан гэж үү? Шангарны алагдсан гэж үү? Бидний танил Морл алагдсан гэж үү? Намайг гялцэл болсон ёслын хувцс өмсөд хурж ирэхэд та яаж их баярлах болоо? Надад энэ хувцс ямар их зохихыг бодоорой. Би гой сайхныг нь бодож морин цэргийн хороо сонгож авсан юм. Мерседес нэмсгэлхийг оролцсон хэрн санаа алдал. Хохирлын хамаг хүндийг энэ хүү өөртөө үүрсэн сайх гэгээр хүүхнийг шаналгана. Тэгэхээр ээжээ, танд одоо 4000 франк байна. Та энэ 4000 франкаар 2 жил ядуу биш амьдрна гэж Албар үргэлжлүүлэн ярив.
Чи тэгж бодож гин үү? Гэж Мерседес хэлэхэд түүний энэ дуу үнэхээр сэтгэл өвдсөн дуу байсан бөгөөд үнэн утга санааг нь Албер ойлгожээ. Алберийн зүрх шимширч их хийхээ гарыг зөөлнөр атган. Тийм ээ. Та амьдрах болно гэж Албер хэлэхэд Мерседес би амьдрах болно. Гэхдээ Албер чи явахгүй тийм ээ гэж дуултал. Явнаа ээж минь гэж Албер шийдмэг дуугаар хэлээд та намайг дэрэгдээ авч ашиггүй дэмий амьдруулахад хөргөхээр надад дэндүү их хайртай юм. Тэгээд ч би гэрээнд гарын үсэг зурчихсан гэв. Хүмүн чи өөрийн санаа зоригийн дагуу хийж л тий. Харин би бол Тэнгэрийн хүсэл зоригийн дагуу хэлж байна. Үгүй дээ ээж минь. Би өөрийн санаа зоригийн дагуу биш. Харин саруул ухаан хэрэгцээ шаардлагын дагуу ингэж байгаа юм. Арга барагдан цөхрөх гэдэг юу болохыг та бид хоёр хоёул үзэж мэдсэн. Одоо танд амьдрал гэгч юу вэ? Юу ч биш. Амьдрал гэдэг надад юу вэ? Юу ч биш. Дэмэм гэдэгт ээж та үнэмшээрээ. Хэрв та байгаагүйсэн бол би эцэгтэй эргэлзэж нэрийг нь зүүж явхаасаа татгалзсан тэр өдөр л энэ амьдрал тасарч төгсөх байсан юм. Хэрв та надад найдаж өөрийн ирээдүйн аз жаргалыг надад даатгаж өгвөл энэ чинь миний хүчийг 2 дахин нэмэгдүүлж өгнө. Тэгвэл би Алжирийн аман сайд дээр очино. Энэ бол үнэнч хүн. Ёстой цэрэгэр байгаа юм. Би түүнд өөрийн гонигт явдлыг хэлнэ. Хэрв тэр хэлсэн үгэндээ хүрч миний юу чадахыг харвал би хагас жилийн дараа офицер болж буцаж ирнэ. Эсвэл ерөөсөө ирэхгүй байх. Хэрв би офицер болчих бол миний мөнгө та бид хоёрт хүрэл зээтэй болох учраас таны ирээдүй хангагдана. Тэгээд ч бас та бид хоёр миний шинэ нэрээр бахархаж байх болно. Яагад гэвэл энэ таны жинхэнэ нэр шүү дээ. Хэрв намайг буцаж ирэхгүй бол ээж та хэрв амьд явахыг хүсвэл амь наснаас хагацж болно. Тэгвэл бидний золгүй явдал аяндаа эцэс болох нь тэр. За тэгье. Чиний зөв хүмүн бидний шүүн тунгааж харахын тулд бидний яахыг мөрдөн дагаж биднийг харж байгаа хүмүүст харамсаж инэрхээс өөр аргагүй болохыг нь нотлон харуулъя. Гэж Мерседес хариулв. Ээж минь муухай бодлоо орхио. Бид жаргалтай улс. Үгүй дээ л жаргалтай байж болно. Та бол ухаантай, даруухан. Би жирийн бор хүн. Тэгээд ч ухаантай болсон гэж найдаж байна. Би албагааж байгаа болохоор баян гэсэн үг. Та эрхэм Дантесын байшинд тайван байна. Ээж минь гуй. Танаас дуршаад үзье. Гэж Албер дуу алдан хэлв. Тэгийг хүмүн. Яагад гэвэл хүмүн чи амьд явах ёстой. Чи аз жаргалтай байх ёстой. Гэж Мерседес хариулв. Тэгэхээр бидний хуваарлал төгслөө гэж Албер зориуд энгийн байдлаар хэлээд бид өнөөдөртөө явж болно. Би танд судалцагчхий гэв. Өөртөө би энд 2-3 өдөр байх хэрэгтэй байна. Энэ бол бид хоёрын салалтын эхэн болохоор бид одоогоос тасах хэрэгтэй. Би баталгаад бичиг авах Алжирийн тухай мэдэх хэрэгтэй байна. Би таныг Марселд гүйцэж очино. За яах вэ явъя гэж Мерседес хэлээд авч гарсан ганц алчуура мөрөн дээгүүрээ тохов. Энэ нь маш үнэтэй хар кашмир алчуур байлаа. Албер бичиг цаасаа яаран цуглуулж эзнийг дуудаж 30 франк төлөөд ээжтэй гараа өгч шатн дээр гарав. Тэдний өмнө нэгэн хүн бууж явснаа. Торгон даашинз шатны бариулт шүргэн шаржигнахыг сонсоод эргэж харав. Дебрэ гэж Албер шивнэв. Морсер та юу? Гэж сайдын нарийн бичгийн дарга зогсож хэлв. Дебрэ нууцаа хадгалахыг оролдохоос сонирхох хүсэл нь илүү байваа. Тэгээд ч бас түүнийг таньчихсан ажээ. Золгүй явдал нь Парист их шууган дэгдээсэн хүнтэй энэхүү хинч мэдэхгүй модон хэрэглэлтэй байшинд дайралтах нь үнэндээ ч зугаатай хэрэг байв. Морсер гэж Дебрэ давтан хэлв. Харин бүдэг харанхуй шатн дээр алчуур болсон хатагтай Морсерийн барааг ажиглаад нэмсэглэн нэмчгээсэн нь. Албер уучлаарай. Танд саад хийхийг зөрөхлөхгүй байна гэв. Албер Дебрийн санааг ойлгож ээжээ дотоод явдлын яамны сайдын нарийн бичгийн дарга миний найз агсан Дебрэ энэ байна гэж ээжтэй хандан хэлв. Яагаад найз агсан гэж та юу хэлэх гэж байна гэж Дебрэ асуув. Эрхэм Дебрэ одоо надад найз нөхөд байхгүй. Би найз нөхөдтэй байх ёсгүй. Та намайг таньж талархуу байсанд чинь баярлалаа гэж Албер үргэлжлүүлэн ярив. Дебрэ 2 гიშгүүр дээш өгсөж Алберийн гарыг чангатгаж
чадахынхаа хэрээр халуун дотноор. Хүндэт нөхөр минь. Би таны уй гашуул сэтгэл түгшиж байсан бөгөөд хизээд таны мэдэлд байна гэж хэлв. Тэгэхэд Албар инээмсэглэж эрхэм танд баярлалаа. Бидэнд золгүй явдал тохиолдсон боловч хинээс ч тусламж гуйхааргүй хүрэлцгүйц баян байна. Бид Парисыг орхиж явлаа. Замын бүх зардлаас гадна бас 5,000 франк үлдэж байна гэж хэлв. Дебрэ төрөвчөндөө 1 саятай байсан учраас царай нь уулайлаа. Төвний эрүүл ухаан яруу найргаас хэдий хөндич нэгэн байшин дотор 2 хүүхэн байгаад нэг нь зүү ёсоор гутамшиг болсон боловч альчуур дотроо бүтэн хагас саятай мөртөө гуйлагчин боллоо гэж гарч байхад нөгөө нь зүй бусаар доромжлогдсон мөртлөө зоолгүй явдалдаа ихэмсэг уужин байдалтай өчүүхэн хідэн зоостой боловч баян гэж бодоод гарч явааг өөрийн ирэхгүй бодов. Энерх цүүлэл нь Баатар эрийн сэрлийг мартахад хүргэж ээлтэд байгаа энэ жишээ түүнийг хачин болгочих. Дебрэ ёсны төдий хэдэн үг бовтнаад шатаар түргэн бууваа. Энэ өдөр түүний доод хүмүүс яамны түшмэл муу зантаа байснаас нь баггүй зүтэрчээ. Гэвч оройн нь Мадлени модод гудамждах 5,000 ливрийн орлоготой сайхан байшингийн эзэн болжээ. Маргааш оройн нь 5 цагт Дебрэг худалдааны магадлага бичигт гарын үсэг зурж байх үед хадагтай Дэ Морсер хүүгээ зөөлнөр үнсээд шуудангийн зүих дэргэнд суул. Лафит шуудангийн буудлын дээд талын давхарга дээрх дутуу нээлттэй цонхны цаана нэгэн хүн зогсож байваа. Тэр хүн Мерседес зүих дэргэнд хэрхэн суусан тэрэг хөдлөн явсан ба Албар холдон явахыг харжээ. Тэгээд эргэлзэлд автсан тухай гараараа хэлээд би булаагаад авчихсан тэрхүү аз жаргалыг энэ гэмгүй 2 хүнд яаж эргүүлэн өгөх билээ? Тэнгэр надад тусалнаа гэв. Арслангийн үүр. Ла Форс гэдэг шоронгийн хамгийн хүнд аюултай хэрэгтнүүдийг хордог хэсгийг Гэгем Бернарын хэсэг гэж нэрлэнэ. Шоронгийнхан өөрсдийн этгээд хэлээр Арслангийн үүр гэж нэрлэжээ. Яагад гэвэл тентхийн хоригдлууд сараалж төмөр заримдаа манаач нараач хүртэл мэрж орхидог учраас тэгж нэрлсэн бололтой. Энэ бол шорон доторх шорон юм. Энтхийн хан нь 2 дахин зузаан бөгөөд хуйгууд бүдүүн сараалжийг өдөр бүр наривчлан шалгаж үзнэ. Хуйгуудын том бие нэвч ширтэх мэт хүйтэн харцыг харахад өөрсдийн харьяат нарыг айлган сүрдүүлж дуулууртаа барьж байж чадах хүмүүсийг энд шилж сонгож авсан нь илэрхий. Тэрхүү хэсгийн хашаа өндөр ханаар хүрээлэгдсэн бөгөөд огторгуйн наран энэхүү зан суртахуун бие мах бодийг заримдэглэгч ёроолгүй харанхуй руу гайхаар зориглоход түүний туяа хажуулт нь туснаа. Энд шудраг үнний шүүхийн элдэн доор орсон хүмүүс үргэлжийн санаа зовингуй уйтгартай цонхгор царайлан сүүдэр мэт хэрэн явна. Тэд 2-3-аараа олонхтой ганцаараа суух ч юм уу нарны илчжил үү туссан хан түшин зогсож энэхүү баргар оронд оршин суугчдын хэн нэгнийг дуудахаар эсвэл нийгэмд гологдож шаарлагдсан шин хүнийг түлхэж оруулахад л онгойдог хаалга руу хаяа нэг харна. Гэгем Бернарын шорон нь өөрийн тусгай хүлээн авах газартай юм. Энэ бол эргэлт оруулахаар ирсэн хүн хоригдолтой гар барих түүнд нэг юм дамжуулан өгч болохгүйгээр нэг нэгнээсээ 3 фут зайтайгаар тус gaarалсан сараалжин хантай урт байшин байваа. Энэ хүлээн авах газар нь харанхуй, чихтэй, ер нь л бүх талаараа ой гутмаар. Ялангуяа энэхүү сараалжийн завсараар тусалж байгаа зүйл сараалжийн төмрийг бүрхсэн зэв гэрчлэн харуулж байгаа аимшигт үннийг хүлээхэнч бүр ой гутмаар ажээ. Гэвчэнд хэдий аимшигтай боловч хоногийн тоон тоотой болсон хүмүүс ойр дотны хүмүүстэйгээ дахин нийлж сэтгэл сэргэж болох Диважингийн орон юм. Арслангийн нүхнээс хүмүүс гагцхүү Сен Жакийн бомб эсвэл ялт хөдөлмөр эсвэл ганцаар хорих тасалгаанд очихын тулд гардаг юм. Бидний дээр өгүүлсэн чихтэй хүйтэн хонгол дундуур 2 гараа халаасандаа хийсэн нэгэн залуу зугаацсан явах бөгөөд түүнийг нүхэнд суугчид их л сонирхон харна. Хэрв ховц нь үрчиж урагдаагүйсэн бол түүнийг гоёмсогч гэж хэлж болох байв. Цоошин нарийн торгомсог цэмб хоригдлыг хуучин өнгөнд нь оруулах гэж хэлэхэд даруй шинхэн өнгөө олно.
Шоронд суух хугацаанд өнгөн өөрчлөгдсөн Батист Давун замцаа нэм байгаар товчлоод хялгар шахаага өнцөг дээрээ овог нэрийн ихний үсгийг хадгамжлаж дэтмээр шагалсан нусны альчуураар зүлгэнэ. Энэ хоригдол хувцс хонроо яаж янзалж байгааг Арслангийн нүхэнд амьдрагч хэдэн хүн гэлтэд сонирхон харж байв. Хараач. Ноён гэж байна гэж хулгайч нарын нэг нь хэлэхэд өөр нэг нь тэрнтэй тэрнгүй сүртээр юм. Сам ингэсэг байвал цагаан бэлитэй бүх ноёдын сүрийг дарах байх гэв. Ховцсон шинхэн бололтой. Шаахан гялалзаж байна. Бэдэн дээр ийм шувуухаа орж ирсэн нь харин ч багтмаар юм шүү. Манай цагдаа нар ч ёстой дээрэмчд шүү. Ийм гой ховцсыг урах гэжтэй. Их залхаа итгэхэд гэж ярилцаж байна бих. Үйл ялах юмар оролддоггүй юм байх. Ийм залуу мөртөө тулооноос ирж амжсан байна. Тоглоом биш дээ гэж гурав дахь нь хэлв. Харин энэхүү гайхан шагширхын бай болсон хүн хэдийгээр үгийн учрыг ойлгож чадахгүй боловч энэ Магдалины чимээнд сэтгэл ханамжтай байв. Тэрбээр хувцс хунараа янзалж дуусаад дэрэгдэн манаач ханалаа зогсож байсан шоронгийн мугалгийн цонх руу дөхөж очоод "Эрхэм минь, надад 20 франк өгөөч. Би танд удахгүй буцааж өгнө. Манай аав ээж таны хэдэн зоосыг бодвол саяар доолох хөрөнгөтэй болохоор танд ямар ч муу юм болохгүй. За өгөөч дээ. Би 20 франкаар хөлстэй хэсэгт очиж нөмрөг худалдаж авмаар байна. Цаг үргэлж фрактай тун эвгүй юм. Ноён Кавалканти фрак өмснө гэдэг чинь юу гэсэн хэрэг вэ?" гэж хэлв. Манаач мөрөө хавчаад цаашаа харчихлаа. Тэрбээр олныг хөгжөөх байсан энэ үгийг сонсоод инээсэн ч үгүй. Ийм юм хандлаа сонсож дүжирчихсэн бололтой. "Та сэтгэлгүй хүн юм. За гайгүй. Таны хөөгтгийг чинь үзэнт" гэж Андре хэлв. Энэ удаад манаач эргэж хараад чанга инээлээ. Хоригдлууд ойртон ирж тэднийг хүрээлв. "Би нүчүүхэн мөнгөөр хувцлаж тусгай өрөөнд шилжинэ гэж танд хэлж байна шүү дээ. Би хизээгүй эрх хүндтэй эрхмийг олигтойхон хүлээж авъя гэж бодсон юм" хэмээн Андре ярив. Үнэн. Сайн язгууртнаас гаралтай нь шууд харагдаж байна гэж хоригдлууд амаа мандаа хэлв. Тэгэхэд цагдаа нөгөө талын ханыг өргөн мөрөөрөө налаад "Та нар үүнд 20 франк өгчхөлт. Нөхрийнхөө төлөө ингэх үүрэггүй гэж юу?" гэж хэлэхэд Андре бардан байдлаар "Би энэ хүмүүст нөхөр биш. Та намайг доромжлох эрх байхгүй" гэв. Тэгэхэд хоригдлууд бие өөдөө хараад сэмхэн ярилцваа. Андрегийн хэлсэн үгнээс илүүгээр манаачийн хэлсэн үгнээс үүссэн шуурга салхи язгууртны толгой дээр хуралдаж эхлэв. Хэд давархад хүрвэл номхруулж чадна гэдэгтээ итгэлтэй цагдаа залхуу хүрмээр шалгаадаг хүнийг сургах бас урт удаан хугацааны жижүүрээ ямар нэг юмар зугаацуулахыг хүсэж тэднийг дураар нь тавив. Хоригдлууд Андреуд давшилж эхэлвэ. Зарим шааханы амт үзүүлээд өгье гэлцэн. Энэ хатуу ширүүн тоглоом нь зам дунсан нөхрөө шаахаагаар биш харин тахтай гутлаар өшгөлөхөд оршно. Зарим нь болцоодыг гинэ. Энэ бол альчууранд элс чулуу хэрв байвал зэс мөнгө боогод уг хүний мөр толгой дундуур ороолгох зугай. Энэ хэнцэр амтныг ташуурдъя. Энэ эрхмийг ташуурдъя гэх дуу гарав. Харин Андре тэдэн рүү эргэж анив хийгээд хацраа төмбийлгэж хэлээрээ тас хийж дуу гаргав. Энэ бол дуугүй байх хэрэгтэй гэсэн дээрэмчдийн бэбийг мэдэх дохио юм. Энэ бол кадрус зааж өгсөн тусгай дохио ачи. Хоригдлууд өөрийн хүн болохыг танив. Тэр дээрөө альчуурт боосон чулууга хайцгааж гол яргачны гутал нь эзнийхээ хөлд ботсон. Тэгээд энэ ноёных зөв өөрийнхөө хүснээр байж болно. Хоригдлууд хүн ясны чөлөөтэй байхын үлгэр дуурайлыг үзүүлэхийг хүсэж байна гэх дуу гарч эхлэв. Хүмүүсийн хөдөлгөөр намхарваа. Манаачунд маш гайхсан учраас Арслангийн үүрийн зам байдалд гарсан энэ өөрчлөлтийг ховийн нөлөөнөөс илүү ноцтой зүйлээс болов уу гэж үзэж Андрийг гараас нь шүүрэн барьж нэгжиж эхлэв. Андре хараал зүгэл тавьсан боловч эсэргүүцсэнгүй. Гэтэл сараалжтай хаалганы цаанаас харгалзагчийн дуу гарч "Бенедетто" гэв. Манаач өөрийн олзыг танив. "Намайг дуудаж гин" гэж Андре хэлв. "Хүлээх тасалгаанда"
гэж харгалзагч хашгирав. За тэр харж байгаа биз? Над дээр иржээ. Кавалкантитай жирийн үхэх уйлтэн шиг харьцаж болохгүй гэдгийг хонгортаа мэдэх болно. Тэгээд Андре нөхөд болон манаачийг анга айлгаж орхиод сүүдэр мэд хагас онгорхой хаалганы зүг ухас хийл. Түүнийг үнэхээр хүлээх хөрөнд дуудсан байжээ. Ла Форсын шоронд орчход бусдын адил загтал бичиж тусламж гуйхын оронд болгоомжлон огт чимээнэргүй байсан Андре өөрөө гайхсны адил үүнд гайхахгүй байхын аргагүй аж. Надад хүчрхэг хамгаалагч байгаа нь эргэлзээгүй. Юм бүхэн тийм гэдгийг хэлээд өгч байна. Гентийн аз жаргал бүх саад тодгорыг хөнгөн шуурхаад авсан. Санамсаргүй байтал эзэгтэй болж өндөрнөр алт мөнгө намайг хүлээж байсан гялалцсан авхаа энэ бүхэн нэг л биш дээ. Санамсаргүй тохиолдсон амжилтгүй явдал авран хамгаалагч маань эзгүй байсан явдал намайг баллсан. Бас гордлог байна. Хайр хишгийн гар түр холдсон байжээ. Энэ гар дахин намайг ангалын ирмэг дээрээс татж явна. Болгоомжгүй оролдлого хийхин хэрэг юу байх вэ? Авран хамгаалагч маань надаас хөндөрч гэж мэднэ. Надад туслах хоёр арга түүнд бий. Алтаар худалдаж авах битүүлэг орголт. Намайг зөвтгөхийн тулд шүүгчд үзүүлэх арга бий. Би бүр орхигдсан гэдэг нь нотлогдох хүртэл дуугар хааж болий. Хөдөл хөөж болий. Харин тэгэхэд гэж Андре эргцүүлэн бодож байв. Андред залтай төлөвлөгөө хийдэм бэлхэн байсан юм а. Залхаа амтан аимшигтай дайрч туйлбартай хамгаалж чаддаг юм. Шоронгийн зовлон зүдүүр янз бүрийн дутагдал гачаал түүнд танил юм чинь. Гэхдээ хаажмаар угийн заншил болсон зүйл нь дийлв. Андре нүцгэн шалдан бохор өлсгөлөнгөөс ядарч зүдэрч байв. Түүний төвчээр нь барагджээ. Харгалзагчийн дуу түүний хүлээх хөрөөнд дуудахад ааш аяг нь иймэрхүү байжээ. Андрегийн зүрх баяртай цохилно. Мөрдөн байцаагч дуудлаа гэхэд дэндүү эрт. Шоронгийн дарга эмч дуудлаа гэхэд дэндүү орой байв. Тэгэхээр энэ бол удаан хүлээсэн хүн нь ирж байгаа байх нь. Андрэг оруулсан хүлээх хөрөөний сараалчийн цаана хаалганы цооч төмөр торны цаана хөдлөх сүүдрийг гонигт айгаар гайхан харж байсан Бертучогийн ухаалаг ширүүн царайг Андре шун хайран гайхснаас болж бүлтийсэн нүдэрээ олж харваа. Хэмбэ гэж Андре айн дуугархад Бертучо цээжнийхээ тодхон дуугаар сайн байна уу? Бенедетто гэж хэлв. Та юу? Гэж залуу хэлээд айж ийш тийшээ харав. Золгүй амтэн чи намайг танихгүй байна уу? Гэж Бертучо асуув. Аяархан гэж ханы нэмгэн сонор болохыг мэдэх Андре хэлээд Тэнгэр минь битгий юм чанга яриач гэв. Чи надтай биеэр уулзаж ярмаар байсан уу? Гэж Бертучо асуухад Андре тийм гэж хэлв. За тэгвэл болно гэж Бертучо хэлээд халаасаа ухснаа шилэн хаалганы цаан зогсож байсан манаач өд дохвоо. Үүнийг уншаа гэж түүнийг хэлэхэд юу юм бэ гэж Андре асуув. Чамайг тусгай өрөөнд оруулах мөн би чамтай уулзаж байх тушаал. Андре баярлан хашгирснаа тэр дороо бие барьж өөр зураа. Бас л хачин жигтэй авран хамгаалагч намайг мартаагүй байх нь надтай тусгай өрөөнд ярих гэж байгаа болохоор ямар нэг нууц хадгалагдаж байна. Тэр нь миний гарт та. Бертучог намайг авран хамгаалагч явуулжээ гэж бодов. Манай чахлагчтайгаа ярилцсны дараа сараалчтай хаалгыг онгойлгож хашаа руу цонхон харсан 2 дугаар давхрын тасалгаанд аваачихад Андре тийм гэхийн аргагүй баярлаж байв. Шоронгийн заншил ёсоор шохооцсон тасалгаа хөвжөлтэй харагдах хагаад хоригдолд нүд гялбан мэт санагдана. Цуух, ор, сандал ширээ энэ тасалгааны хамагт хөөрөмж нь байв. Бертучо сандал дээр сууж Андре ор руу тэмүүлвэ. Манаач гарч явл. Чи надад юу хэлэх гээв гэж Монте-Кристо гүнгийн даамал асуухад Андре харин та гэж өдөөс нь асуув. Эхлээд чи яарэ. Үгүй. Та нэгэнт над дээр ирсэн болохоор та эхэлж яар. За тийм болог. Чи гэмт хэргийн замаар үргэлж явж, хулгай хийж, хүн алжээ.
Гагцгүй үнийг хэлэх гэж намайг тусгай өрөөнд авчирсан бол ингэж хөдөлмөр зарцуулах хэрэггүй байсан юм. Би энэ бүхнийг мэднэ. Харин миний мэдэхгүй юу хэн хийх юм бэ? Хэрв та зөвшөөрвөл энэ тухай ярилцъя. Таныг хэн ирүүлв? Эрхэм Бенедетто та дэндүү яарч юм. Тийм ээ. Би шууд голыг нь олох гэсэн юм. Хамгийн гол нь илүү дутуу хэрэг алга. Хэн таныг ирүүлэв? Хэн ч ирүүлээгүй. Би шоронд байгааг та яаж мэдэв? Элисейн талаар хөнгөн сүйх тэрэг тиймэх чадмаг жолоодон явсан ээжгүр сонжуургүй гялалцсан хүнийг чамаа гэдгийг би аль хэдийнэ таньсан юм. Элисейн тал дээр гинэ. Хүүхдийн тоглоомд ярдгаар халуун хэрэг байна да. Элисейн тал дээр гинэ. За тийм байж. Тэгвэл миний аавын тухай ярих уу? Би юу юм? Та юу? Та бол намайг үрчилж авсан хүндэт эцэг. Би 5 сарын дотор үрж орхисон 100,000 франкийг та миний мэдлэлд өгөөгүй байх гэж бодож байна. Та намайг Италийн язгууртай эцэг ихтэй болгож өгөөгүй байх. Та намайг дээдсийн хүрээлэнд оруулж одоо ч гэсэн ботхоос шүлс гоожмор тэр сайхан найрт урайгүй байх. Парисын шилдэг дээдсийн хүрээлэн дэрж байтугай Вангийн прокурор хүрэлцэн ирсэн Отиолийг санаж гин үү? Би Вангийн прокурортой танилцаагүй нь харамсалтай. Тэгсэн бол одоо маш хэрэгтэй байхсан ч баларх золгүй явдлын өмнөхөн 2 саяыг өгнө гэж та батлан даагаагүй байх. Хэлээч. Корсгүн та хэлээч. Чи надаар юу хэлүүлэх гэсэн юм? Би чамд туслая. Чи саяхан Элисейн талын тухай ярьсан шүү дээ. Хүндэт өргөсөн эцэг минь. За тэгэд яагав? Яагаад гэвэл Элисейн талд нэг маш их баян эрхэмсэг суудаг шүү дээ. Байшинд нь чи хулгай хийж хүн алсан уу? Тийм байхаа. Монт Кристо гүн үү? Расины хэлсэн шиг чи өөрөө түүний нэрийг хэллээ. Тэгвэл би түүнийг тэврэн авч зүрхэндээ наалдуулаад Пексэрэ хүр шиг эцэг минь гэж дуу алдах ёстой юу? Чи битгий тоглоом хийгээд байгаарай. Чиний зүрхэлж хэлсэн шиг энэ нэрийг энд бүү хэлэг гэж Бертуччо ширүүн хэлв. Үгүй ерөө гэж Бертуччогийн хүндэтгсэн дууг сонсоод баг зэрэг бодлогоширсан Андре хэлээд яагаад хэлж болдоггүй юм бэ гэв. Яагаад гэвэл энэ нэрийг зүүсэн хүн тэнгэр тэтгэгдэж явдаг учраас чам шиг залхаа амтны эцэг болж болохгүй. Ямар аимшигтай ширүүн үгөө. Чи болгоомжлохгүй бол аимшигтай хэрэг болно шүү. Чи намайг сүрдүүлж гин үү? Би айхгүй. Би хэлэндээ. Өөр шиг үл ялах юмнуудтай учирч гэж бодоогүй бицтэй. Гэж Бертуччо Андрег дотроо дав хийтлэн тайван итгэлтэй хэлээд ялт хөдөлмөрийнхэнтэй эсвэл дээдсийн хүрээлэнгийн итгэмтгий гинэн хонгоруудтай учирчлаа гэж бодоогүй биз. Бенедетто чи одоо хүчрэх гарт байна. Энэ гар чамайг суллан тавихыг зөвшөөрч байгаа болохоор чи үүнийг ашигла. Акшн зуурт намтсан цахилгаанаар бүү тоглоорой. Хэрв түүний санаа бодолд саад хийх гэж оролдвол дахин шүүрэн авч чадна шүү. Гэв. Миний эцэг юм бэ? Миний эцэг хэн болохыг мэдхийг хүсэж байна. Гэж Андре давтан шалгаагаад өгдөг байлаач мэдэндээ. Бодлаа надад юу болох юм бэ? Зөвхөн ашиг конжо, нэр алдар, сэтгүүлч боошны ярддаг шиг зар тараах явдал хэрэгтэй. Дээдсийн хүрээлэнгийн та нарт хэдийгээр сая хөрөнгө сүлд тэмдэг байвч бодлоо самун аюултай. Тэгэхэр миний эцэг юм бэ? Гэв. Би түүний нэрийг чамд хэлэхээр ирсэн юм. Хараа гэж нэг ингэдэг байжээ. Хэмээн Бенедетто дуалтахад нүд нь баярлан гялалцаж байв. Гэтэл хаалга онгойж хуйг орж ирээд Бертуччод хандаж уучлаарай эрхэм минь. Хоригдлыг мөрдөн байцаагч хүлээж байна гэж хэлв. Өнөөдөр сүүлчийн байцаалт болно. Харамсалтай хэрэг гэж Андре даамалт хэлэхэд би маргааш ирнэ гэж Бертуччо хариулв. За сайн. Эрхэм цагдаа нараа бид та нарын мэдэлд ирлээ. Надад хэрэгтэй бүхнийг өгүүлэхийн тулд Арвад Эйку орхичхорой эрхэм минь гэж Андре хэлвэ. Тэр ёсоор болно гэж Бертуччо хэлэхэд Андре дүүнөөд гараа сунгав. Тэгэхэд Бертуччо халааснасаа гараа гаргалгүй доторх зооснуудаа ханг нүүлэн дуугар гаваа.
Бертуччогийн хачин тайван байдалд бүр дарагдаж орхисон Андрей ёж тойхон нэмцэглэж тэгэх байх гэж бодож байсан юм гэж хэлв. Би ташаарлаа гэж юу? Үүсэндээ гэж Андрей шанцааны сав гэж нэрлдэг төмөр сар аалчтай том сүйх тэргэнд суух зураа бодов. Тэгээд Бертуччод хандаж баяртай ирхмэ гэж хэлэхэд маргааш болтолоо гэж таамал хариулваа. Шүүгч Ламбозоны Нуарте 2 Валентинагийн тасалгаанд үлдэж Ламын Христийн сургаал ном нэвтрхийн нэрнгүй сэтгэл өнөмшөлтэй үг өвгөнд зориг оруулсан байж болох юм. Лам түүнтэй ярилцсны дараа Нуарте гайхшин тасарч байснаа хязгааргүй номхон дүлгөөн болж тайвширсан нь өвгөн Валентинад гүн хайртай байсныг мэдэх хүмүүсийн гайхлыг баггүй төрүүлвэ. Охиноо өгсөн өдрөөс хойш Вильфор өвгөнтэй уулзсангүй. Бүх гэр орныг шинчилж Вангийн прокурор өөр зарц Нуартед бас өөр зарц хөлтөн авчив. Хадагтай Вильфорт үйлчлэхээр хоёр өөр шивэгчин оржээ. Хаалгачаас эхлээд хөдөж хүртэл эргэн тойрон цөм шин хүмүүс болсон байв. Тэдэн нүгэлт байшингийн эзний хооронд орж тэртээ тэргүй тэдний хооронд байсан хүйтэн харьцааг бүр тасалж орхичээ. Тэгээд ч бас шүүх таслах ажиллагаа 3 хоноод эхлэх байсан учраас Вильфор өрөөндөө орж түгччихэд кадрусыг алсан хүний эсрэг ял зэмлэлийг эцэлт цуцалтгүй бэлтгэж байв. Энэ хэрэг Монт Кристо гүнтэй холбогдсон бусад бүх хэргийн адил Парист ихээхэн шууган дэгдээсэн билий. Баримт нь барим тавим гэхэд хаашаа ч юм бэ. Хүнд хөдөлмөр хийх ял заагдсан хэрэгтний найз нөхөр гэсэн тэр хүн үзэн ядах сэтгэлээсээ эсвэл өшөө хорслоосоо болж бичиж амжсан хэдэн үг байл. Вангийн прокурорын зүрхэнд гагцхүү итгэл байваа. Тэрбээр Бенедетто буруутай гэж дотроо итгэж байсан бөгөөд энэ ялалт нь хөрж байсан сэтгэлийг нь сэргэж биеэ өргөмжлөхийн баяр жаргалыг дүүнд авчрах байв. Энэ шүүх хурлаар болох гэж буй чуулганыг нээхийг хүссэн Вильфорын цуцшгүй чармаалтын ачаар мөрдөн байцаалт төгсгөлдөө ойртож байваа. Тэрбээр хуралдаанд орох тасалбар өгөхийг гуйсан олон тооны гуйлт говшилтаас зайлсхийхийн тулд уламж ганцаар байх хэрэгтэй байв. Түүнээс гадна хөөрхий Валентинаг булшинд хийснээс хойш маш багахан хугацаа өнгөрч гэр бүл тохиолдсон уй гашуу шив шинхэн хэвээр байсан учраас уй гашууга мартахтан тусалж байсан үүргээ гүйцэтгэх гэж чармайж байгаад нь хинч гайхсангүй. Бертуччо Бенедеттод эцгийнх нэрийг хэлэхээр ирсний маргааш буюу нэм гарагт Вильфор өвгөн Нуартыг ганц удаа зэрвэлсгэн харжээ. Ажилдаа ядарсан Вильфор цэцэрлэгт гарч үргэлж дагах хүнд бодолтой дарагдан намуу цэцгийн хамгийн өндөр толгойг саваагаар шавхчин явдаг байсан. Тарквинийн адил цэцэгт замаар явж нарийн таягаараа 100 цагт анхлам үнэр ханхлуулагч сайхан цэцгийн урт ишийг шавхуурдаж байв. Уншигчдын сэтгэлд шингэсэн тэрхүү хоосорсон ногооны газрын дэрэгдэх хаалга хүртэл цэцэрлэгийн захад хэдэн удаа хүрээд мөн тэр замаараа тэр янзаараа алхлан буцаж явтал хүүн зүг гүйтэж шөөгж байсан байшингийн зүг түүний нүд аяндаа харлаа. Тэгэд нээлттэй цонхон дээр Нуарте байхыг харжээ. Нуарте нарны сүүлчийн дулаан элчинд ээх гэж сандлаанд авчруулсан байв. Шингэж байгаа нарны зөөлөн гэрэл үхэж байгаа цэцгүүд тагтанд хүрэн алдсан сагсааж байгаа зэрлэг усан үзмийн навчсыг гийгүүлнэ. Өвгөний харц нэгэн зүгт ширтсэн бөгөөд чухам юу ширтсэнийг Вильфор олж харж чадсангүй. Энэ харц үзэн ядах хорслоор дүүрэн бөгөөд дэсэж ядсан байртай байв. Энэ царайны илрэл бүхнийг сайн мэддэг Вильфор сайх ширүүн харц чухам юунд чиглэж байсныг олж харахын тулд хажуу тийшээ болов. Тэгэд бараг нүцгэрсэн мөчөртэй далдуу модны доор гартаа ном бариад сууж байгаа хадагтай Вильфорыг харлаа. Хадагтай хүүдэ харж инээмсэглэн зочдын өрөөнөөс цэцэрлэг рүү шидэд болохгүй байгаа бөмбөгийг нь буцааж хаяхын тулд ном уншихаа үе завсарлана. Вильфор өвгөний юу хүсэж байгааг мэдээд царайн зэвх ирлээ. Гэтэл өвгөний харц гэнэт хүүдэрээ туслаа. Тэгэхэд Вильфор энэ гал дүлмэт гарцны дайралтыг тэсвэрлэн өнгөрүүлэх хэрэгтэй болсон бөгөөд энэ харц өөр илүү аимшигтай зүйлийн тухай үг үлжээ.
Хадагтай Вильфор өөр дээгүүрээ зөрөлдсөн харцыг олж мэдэлгүйгээр бомбог барьж аваад хүүгээ бомбог авахын хамт үнсүүлэхээр эрхийг дуудана. Гэвч Эдвард эхийнх нь хайр өөрийнх нь хөдөлмөрт хангалттай шагнал биш гэж үзсэн бололтой. Удаан гуйлгав. Тэгээд шууд цонхоор үсэрч цэцгийн хүрээлэн дээр буугаад хадагтай Вильфор руу гүйжирлээ. Хадагтай Вильфор духан дээр нь үнсгэд нэг гартаа бомбог нөгөөдөө атга чихэр барьсан жаал хүү буцажгүй. Вильфор могой харцанд татагдсан шовоо адил давтагдашгүй хүчин давтан гэрлүүгээ яв. Төвний гэртээ ойртох тутам Нуартагийн харц улам доошилж нүдний цэцгийнх нь гал Вильфорын зүрхийг төөнөх адил байв. Энэ харцанд хатуу ширүүн зэмлэл хайр найргүй сүрдүүлэг байгааг олж харжээ. Тэгтэл Нуартай мартсан ам тангаргийг нь хүүдээ сануулгах мэт тэнгэрүүд харлаа. Мэдэж байна эрхэм минь. Тэсэж байж үз. Одоо бас нэг өдөр тэсээрэй. Би амлснаа санаж байна гэж Вильфор хариулв. Энэ үг Нуартыг тайвшруулсан бололтой өөр тийшээ харав. Вильфор хоолойг нь боож байсан товчоо огцом хөдөлгөөнөөр тайлаад чичирсэн гараараа тухай хэлээд тасалгаанда буцсан орноо. Шөнөн юрдийн байдлаар өнгөрлөө. Гэр доторх хүмүүс цум унтжээ. Ганцхан Вильфор л хэвтсэнгүй. Өглөөний 5 цаг хүртэл ажиллаж урд өдөр нь байцаасан мөрдөн байцаагчийн байцаалтыг гэрчийн этгээдүүдийн мэдүүлэгтээ тулгаж урд нь хийж байснаас хамгийн үнэмшилтэй сайхан ялын төлөвлөгөөний нэг болох энэ ажлаа улам тодорхой болголоо. Бава гаргийн өглөө чуулганы анх дугаар хуралдаан болох ёстой байв. Зэвгэр хүйтэн энэ өглөө үүр яаж цайсныг Вильфор харсан бөгөөд цэнхэрдүү туяанд нь улаан бихэр бичсэн цаасан дээрх мөрүүд ягаарн байв. Вангийн прокурор хэдэн хувь хэвтлээ. Дэнлүү насаж дуусаад тас нис хийхэд Вильфор сэрж хуруун чихтэй цусанд бодогдсон адил улаан байхыг харжээ. Вильфор цонхоо онгойлгоход тэнгэрийн хаяанд бараантан харагдаж байсан тэгш шулуухан уляангар модыг дундуур нь хуваах адил урт улаан шар зурвас татсан байв. Хаалганы тэртээ талд орхигдсон ногооны газар дээгүр болжмор шовоо өндөрт нисэж өглөөнийхөө дууг дуулж тодхон шулганана. Вильфор өглөөний сэрүүн агаар амьсгалж ухаан санаан сэргэл. Шүүх таслах өдөр боллоо. Өнөөдөр шудраг үнний шүүхийн ээлд гэмтэн буруутан бүхнийг нэргэнэ гэж хүч гарган хэлв. Урд өдөр өвгнийг харсан Нуартагийн цонхны зүг өөрийн ирэхгүй харлаа. Цонхны хөшгийг нь буулгачихсан байв. Хэдий тийм боловч өвгний дүр тодхон байсан учраас тэрбээр энэ цонх онгорхой аимшигт өвгөн харж байгаа юм шиг харанхуйн цонх руу харав. За тайван байгаарай гэж Вильфор шивнэв. Тэрбээр толгойгоо гутайлгаж тасалгаан дотуураа хэд хэдэн удаа явсны дараа хувцсаа тайлалгүй. Унтахын тулд биш. Харин бичгийн ширээний ард нойргүй хонож ядарч хөшсөн бие аль жаахын тулд зөөлөн самтал тэрхэвтэл. Гэр дотор хүмүүс аажмаар сэрлээ. Өдрийн амьдралын дуу болсон хаалга хаах, шивгчнээ дуудах, гадагтай Вильфорын хонхны дуу, хүүхдэд байдагчлан хөвжилтэй баяр хөөртөө сэрсэн Эдвардын дуу, энэ бүхнийг Вильфор тасалгаанаас сонсож байв. Вильфорч бас хонходлоо. Шэнхээ орж ирээд сонин өгөв. Тэрбээр сонин нүүдийн хамт аяг шоколад авчирч өглөө. Энэ юу вэ гэж Вильфор асуухад хя. Шоколад гэж хариулв. Би хүсээгүй юмсан. Хэн ингэж миний төлөө санаа тавив? Хадагтай Вильфор. Хадагтай таныг өнөөдөр яргачин Бенедеттогийн хэргийг сонсож их ярих учраас тамиртынхээ орох хэрэгтэй гэж хэлж байна билээ. Тэгээд хя босод ширээний адил бичиг цаас овоолсон зөөлөн самлын дэрэгдэх ширээн дээр алдагдсан аяг тавиад гарчдал. Вильфор аяг руу муухай харснаа. Тэр даруй огцом хөдөлгөөнөөр хусхийн аваад нэг амьсгаагаар ууж орхив. Тэрбээр энэ ундааныг хордуулагч ундаан гэж бодоод биелүүлэх нь өгөхөөс хүнд байсан тэр үүргээсээ гагцхын тулд үхлийг дуудан хүлээж байваа. Дараа нь босож тасалгаа дотуураа яваад харсан хүн аймар инээмсэглэв. Шоколад хоргүй байжээ. Өглөөний хоолны цаг болов. Вильфор ширээнд очиж суусангүй. Хя тасалгаанд дахин орж ирээд 11 цаг болж байна. Хуралдаан 12 цагт гэдгийг танд сануулахыг хадагтай даалгасан юм гэв. Тэгэд юу гэвэ?
гэж Вильфор хэлв. Тэгээд хамт явах уу гэж асууж байна. Хаашаа? Шүүхийн хуралд. Яах юм бэ? Таны гэргий энэ хуралд суух юмсан гэж их хүсэж байна гэж ярьж байна билээ. Суух юмсан гэж хүсэж байгаа бивэ гэж Вильфор муухай дуугарч хэлв. Тэгэхэд хя алхам ухраад хэрв таныг ганцаараа явах хүсэлтэй байгаа бол би тэгж хэлье л дээ гэв. Вильфор цонхор хацраа хумсаараа мажиж дуугүй байваа. Намайг ярих хүсэлтэй байна. Өрөөндөө хүлээж байна уу гэж хадагтай Вильфорт хэлээрэй гэж Вильфор эцэст нь хэлв. Сонслоо эрхэм минь. Дараа нь миний сахлыг усгаар ирээрэй. Одоохоо хяагарч явснаа буцаж ирээд Вильфорын сахлыг усаж тасгаар хувц сүмсүүлв. Дараа нь хадагтай Вильфор таныг хүлээж байна гэж айлтгав. Би очлоо. Тэгээд Вильфор хавцаа сугандаа хавчуулаад бүрх мал гайгаа гартаа бариад эхнэрийнхээ тасалгааны зүг яв. Тэрбээр үүдэнд нь зогсож духныхаа хөлсийг арчаад хаалга онгойлгов. Хадагтай Вильфор өргөн зөөлөн санал дээр суугаад Эдвардын эхийг ээж уншуулалгүй хэсэг хэсэг болгоод хайчихсан сэтгүүл товхимлуудыг тэсэн ядсан байдалтай эргүүлж байв. Хадагтай гарахад бэлхэн бэлигээ хийчгээд мал гайн сандал дээр хэвдэж байваа. Та хүрээд ирвүү гэж хадагтай Ердийн тайван дуугаар хэлээд Тэнгэр минь та яасан их цонхор байх юм бэ? Та бас л бүхэл шөнийн турш ажиллаа юу? Та яагаад ирж бидэнтэй өглөөний зоог барьсангүй? За яах вэ? Та намайг дагуулж явах уу? Аль эсвэл Эдвард бид хоёр явах уу гэв. Хадагтай Вильфор олон асуулт асуусан авч Вильфор түүний өмнө баримл хөшөө шиг хөдөлгөгүй дууг эзэгсэн. Тэгээд эцэст нь хүүхэд өөд харж захирангүй дуугаар Эдвард чи зочдын өрөөнд очиж тогло. Би ээжтэй чинь ярих хэрэгтэй байна гэж хэлв. Эр нөхрийнх нь бие барьсан хүйтэн байдал шийдмэгдүү хадагтайг айлгаж цочин дав хийлээ. Эдвард толгойгоо өөдөргөж эх өөдөө хараад эхнэр Вильфорын тушаалыг бадтган давтаагүй учраас тугалган зэрэг тоглоомныхоо толгой зорж байв. Эдвард гэж Вильфор жаал хүүг давхийн босдол нь хашгираад чи дуулж байна уу? Яв гэв. Өөртөө нь иймэрхүү харилцахад дасаагүй хүүхэд царайн зэвхийрсэн нь чухамхүү хорсноос буюу айснаас аль нь болохыг хэлэхэд хэцүү байв. Эцэг нь түүн рүү очиж тохооноос нь бариад духан дээр нь үнсвэ. Яв хүү минь, яв гэж хэлв. Эдвард гарч одлоо. Вильфор үүд рүү очиод түгччихв. Тэгэхэд хадагтай Вильфор нөхрийнхөө санаа бодлыг тааварлахыг хичээж Тэнгэр минь юу болчихв гэж асуугаад уруул дээр нь инээмсэглэл гинээр юм гарч ирсэн ээ. Вильфорын хүйтэн харцдоор дээр хөшиж зогслоо. Хадагтай та хэргэлдэг хороо хаана хадгалдаг гэж прокурор ямарч урдчилсан үггүйгээр тодхон хэлв. Хадагтай Вильфор харцханд хөөгдсөн болжмор шиг бүх биеийн чичрэн дагж юм байв. Царайн хөхөртлөө цонх хийсэн хадагтай Вильфорын цээжнээс хашгиргахч биш, санаа алдагч биш, хачин сөөнгдүү гарнаа. Би таны хэлж байгааг ойлгохгүй байна гэж хадагтай аяархан хэлээд босох гэсэн боловч тамир нь барагдаж зөөлөн сандал дээр дахин унлаа. Та миний хадам Сэм Мэрон Бейс хадам их ба Баруа болон миний охин Валентинаг хорлож алсан хороо хаана нуудаг вэ гэж би танаас асууж байна шүү гэж Вильфор тайван дуугаар үргэлжлүүлэн ярив. Эрхэм та юу ярьж чинь гэж хадагтай Вильфор гараа бацлан дуу алдав. Таны хэрэг бол асуух биш, хариулах явдал шүү. Эр нөхөртөө юу? Шүүгчд үү? гэж хадагтай Вильфор асуул. Хадагтай минь, шүүгчд хариулаарай. Өгтлээ цонхиж чичрэн дагжиж гайхшин тасарсан энэ хүүхнийг харахад хачин байв. Эрхэм минь гэж хадагтай шивнэв. Өөр үг дуугарсангүй. Хадагтай та надад хариулахгүй байна гэж аимшигт илрүүлэгч дуу алдаад дараа нь хорсол занлаасаа ч уламж хилүү аимшигтайгаар инээмсэглэж та мэлзэхгүй юм байгаа биз дээ гэв.
Тэгэхэд хадагтай хөдөллөө. Тийм ээ. Та өөрийн гин бурууг үгүй эсгэж чадахгүй гэж Вильфор түүн рүү гар сарваж хэлээд та энэ бүх гэмт хэргийг жишээргүй хар санаагаар хийсэн шүү дээ. Тэгэхдээ та зөвхөн өөртөө талтай хүмүүсийг мэхэлж чадсан билээ. Сэмэрэн Бэйлийнхнийг үхснээс эхлээд гэрт маань хорлогч байна гэж мэдсэн юм. Аврины энэ тухай надад өрчлөн сануулсан юм. Барруагийн үхсний дараа Тэнгэр минь миний сэжиг тэнгэрлэг охинд туссан билээ. Тодорхой гэмт хэрэг хийгдээгүй байхад ч гэсэн сэжиг таавар надад төрдөг юм. Харин Валентинаг үхсний дараа надад эргэлзэх юмгүй болсон юм. Зөвхөн бийж биш, бусад хүн эргэлзэхгүй болсон доо. Хоёр хүнд тодорхой мэдэгдэж байгаа олон сэжиг төрүүлж байгаа. Таны гэмт хэрэг илэрхий болно доо. Би танд түрүүн хэлсэнчлэн хадагтай минь. Тантай эр нөхөр чинь биш, шүүгч ярьж байна гэв. Хадагтай Вильфор хоёр гараараа нүрээ дараад гадна талын шинж тэмдэгт бүү итгэж би таныг гуй гэж шивнэв. Та ийм хулчгаар амтан гэж юу? Гэж Вильфор жигшин дуу алдаад нэрэж хорлогчд хулчгаар амтан байдгийг би үргэлж ажиглаж байсан юм. Танд хорлогдсон хоёр өвгөн, гэмгүй охин, гурав яаж үхэж байсныг та харах зоригтой байсан биш билүү гэв. Эрхэм минь та үнэхээр тийм хулчгаар амтан гэж юу? Гэж Вильфор улам шатаж хэлээд та чинь дөрмөн удаагийн амт тэмцсэн үхэж байсан хормыг тоолон бузар санаа бодлоо хэрэгжүүлэн биелүүлж бузар хэрэгэ маш ихтгэлтэй гайхам уран бэлтгэж байсан биз дээ. Та бүх зүйлийг нарийнчлан тооцоолсон боловч таны ялт хэрэг илэрвэл юу болох тухай яагаад мартчихдаг билээ? Тийм байх ёсгүй. Та зохих цээрлээс зайлсхийхийн тулд хамгийн амттай, хамгийн түргэн, хамгийн найдвартай хороо хадгалсан байх ёстой. Та ингэсэн биз дээ. Хадагтай Вильфор гараа бацлаад сөхрөн унав. Би таны хэрэгэ хүлээж байгааг чинь харж байна. Гэвч шүүгчд хэрэгэ хүлээх мэлзэх аргагүй болсон хойно хэрэгэ хүлээхэн цээрлэлийг ямар ч хэмжээгээр хөнгөрүүлж чаддаггүй юм гэж Вильфор хэлэхэд хадагтай Вильфор дуу алдаад цээрлэл гинэ. Энэ үгийг хоёр дахь удаага хэллээ гэв. Мэдэж хэрэгэ. Та дөрвөн удаа ялт хэрэг үйлдчихэд түүнээсээ зайлсхийх гэж бодож байгаа юм биш биз? Энэ цээрлийг шаардах хүний ихнэр учраас ял өнгөрнө гэж бодоогүй биз? Үгүй шүү хадагтай минь. Хорлогч хүн хинч байлаа гэсэн түүнийг цаазын эндэр хүлээж байдаг юм. Хэрв хорлогч өөртөө хэдэн тусал найдвартай хор үлдээх гэж санаа тавиагүй бол тэгэхэд хүрдэг юм гэв. Хадагтай Вильфор муухайгаар хашгиран бүхнийг залгигч аимшиг түүний царайн хэлбэрийг гаж болгов. Бүү таныг цаазын эндэрт гаргахыг би шаардаагүй байна. Би таныг гутамшиг болгохыг хүсэхгүй. Энэ бол миний гутамшиг болно. Тэгэхээр та цаазын эндэр дээр үхэхгүй байж болох юм байна гэдгийг миний хэлсэн үгнээс ойлгох ёстой. Үгүй би ойлгосонгүй. Та юу хэлэх гээд байгаа юм бэ? Гэж золгүй хүүхэн дөнгөж дуулдах төдий асуув. Вангийн прокурорын эхнэр өөрийн булаа явдлаар эр нөхөр ба хүүгийнхээ хэргүй тунгалаг нэр толб суулгаж бузарлахыг хүсэхгүй байх гэж хэлхийг хүсэж байна. Үгүй. Та үгээрээ сайн үйлдэж байна. Би тань талархаж байна. Талархах юм. Юуны төлөө тэр? Таны саяхан хэлсэн үгийн төлөө. Би юу гэж хэлчихлээ? Би мэдэхгүй байна. Санахгүй байна тэнгэр минь гэж хадагтай хэлээд аймар үсэн сэгсийн уруул дээр хөөс сахруулан ухасхийн босвоо. Би наашаа орж ирэхдээ танаас асуусан асуултад та хариуллаа. Таны хэрэгэлдэг хорч нь хаана хадгалаатай байдаг юм? Хадагтай Вильфор татган гараа улам чангатгав. Тэгэд үгүй. Та үнийг хүсээгүй гэхтүү цээжнээс нь гоншигнан гарав. Хадагтай минь. Би таныг ганцхан цаазын эндэр дээр өгөхгүй байгаасаа гэдэг ганцхан зүйлийг хүсэж байна гэж Вильфор хариулв. Өршөөч хайрлаач. Үнэн шудраг ёсны шүү хэрэгжин биелэхийг би хүсэж байна. Майз минь, газар дэлхий дээрх миний үүрэг бол цээрлүүлэх явдал мөн гэж нүдэн гялалцсан нэмж хэлээд өөр бусад хүүхэн тэрч байтугай хатан хаан байлаач гэсэн
Би түүнд алуурчныг явуулна. Харин би танд энэрэнгүй сэтгэлтэй байна. Хадагтай та хамгийн зөөлөн амтлаг, хамгийн түргэн найдвартай хэдэн туслахоор хадгалсан уу гэж би асууж байна. Энэрэг хайрлаж амийг минь үлдээгэж. Энэ авхай тунч сэтгэлгүй хүн байсан да. Гэж Вильфор хэлв. Бодооч, санаач, би таны эхнэр чи шүү дээ. Та хорлогч. Тэнгэрийг бодож. Үгүй. Урд өмнө надад дурлаж байсныгаа бодооч. Үгүй. Хүүхдээ бодооч те. Хүүхдийг минь бодож амийг минь үлдээгэж. Үгүй. Хэрэг би таныг амьд үлдээвэл та хизээ нэгэн цагт түүнийг алж мэднэ. Би юу? Би өөрийнхөө хүүхдийг ална гэж юу? Гэж энэ хүү тэнгийг хашгираад Вильфор өдөх усгийж Эдвардыг ална гинэ. Гэж хачин дуугарва. Тэгээд шоломсын зэрлэг инээд галз уурсан хүний инээд тасалгаа дүүрснэ. Даруй тасалд нь сөөнг гинших дуу бол. Халагтай Вильфор сөхрөн унлаа. Вильфор түүнд ойртон очоод хадагтай минь. Намайг буцаж ирэхэд үнэн шударгын шүүх хэрэгжээгүй байвал би өөрөө таныг илчилж баривчлах болно гэдгийг санаж байгаарай гэж хэлв. Нэргэгдэж устгагдсан хүүхэн амьс гаадан сонсож байгааг нь харахад энэ нүүрэн дээр нь гагцхүү нүдэн л амьд байгаа юм шиг байва. Та ойлгов уу? Би ярагчанд алах ял заахыг шаардахын тулд шүүхийн танхим руу явлаа. Хэрв намайг ирэхэд та амьд байвал энэ шүнийг консьержэрэд өнгөрүүлэх болно гэж Вильфор хэлэхэд хадагтай Вильфор гүнээ санаа алдаад тамир нь барагдаж хэвсэн дээр унав. Тэгэхэд Вангийн прокурорт өрөвдөг сэтгэл төрвөө гэлтэй харцсан зөөлөрч толгойгоо баг зэрэг тонгойлгоод алгуурхнаар өөрд баяртай хадагтай минь гэв. Энэ үг цаазын элд шиг хадагтай Вильфорыг нэргэжээ. Хүүхэн ухаан алтал. Вангийн прокурор гарч хаалгаа хаагаад төлхүүрийг нь хоёр эргүүлж цоожлоо.